Сарнайн дэлбэл гэлтгэн шүүдрийн тусал гойд сайхан. Санаа алдмаар үзэгсэлэн түгэлдэр бүсгүй чүүд хосгүй сайхан. ертөнцийн бүсгүй чүүд дундаас Монгол бүсгүй онцгой ер булсын хайраараа бүхнийг дадах ойлстай. Миний Монголын бүсгүй чүүд та бүхэн өдөөрөө гайхуулсан тогс шиг аваарай. Өнгөөрөө гайхуулсан цэцэг шиг яваарай. Та бүхэнд энэ орой минь дэвшүүлье. Би хацтай хүн байгаа. Ийм сайхан дүүтэй төрсөндөө би бурханд баярлж явдгийг. Би бол 80 орчны дулмаад байгаа юм. Сүүлийн үед бол намайг ардч долгорын эгчл гэж нэрэд юм да. Тэгээд хүмүүс төрсөн эгчин юм уу гэж асуухаар заримдаа жоохон гомдоод байдгийг. Ингээд та бүхэндээ Сэлэнг аймгийн хараачуудын өмнөөс олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-ны баярын мэнд хүргэж эрүүлэн хасаж яргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсгэн өрөөе. За тэгээд муухай дуурч магадгүй шүү уучлаарай. Тэгээд миний нэг аялж явах дуртай дуу байдгийн Лаван цэрэнгийн хөгжим ертөнцийн сайхан ээж гэж. За тэр дууны нэг бадгийг дуулъя. Бүвэн шингэн дуучин чихэнд бэдэт сонсогдоно бүлэцэг суучин таганайд минданда амтагдана За баярлалаа. Баярлалаа чи. Маш гоё дуулж байгаа. За одоо би үзэгчтэй нэг хэлсэн байгаа юм. Дотныхаа хүнтэй дуулнаа гэж. Тэгээ одоо миний дотны миний хайртай хөө. Миний баг хөө гараад ирнэ мөнх мандаа. Миний хүүхдүүд энд байгаа штэ. Ёо хөөрхий. За баярлалаа миний хөө. За үнсээ. Үнсээ. Амар гоё хөө ээ. За ингээ миний хөө хоёулаа дуулнаа. Сэтгэлд өнгөрсөн ээжигэд дуу байдаг. Энэ дог хүүтэйгээ хамт дуулъя.
очих яарлагсан намхан жаахан ичээ эрхлэж нахаа усагсан аххан заяны замбори ахаад ихвигний мессэн арадаж байгаад байхтэн амсгийн төлөвийн чи яада санчи боролгүй ичимнэ сэтгэл мөхөд санчи боролгүй шинэ дуу байгаа. Ингээд дуучин дэлгэр мөрөнтэй бас хамтарч дуусан. Дэлгэр мөрөн маань Европын орны тоглолттой явсан. Тэгээд өөр хүнтэй дуулчих юм бол гомдчих нь хөөтэйгээ дуулах юм гомдохгүй гэж бодоод ингээд хөөтэйгээ дуулж байгаа. Энэ Бүүе тэнгэр ээжи гэж одоо цомогонд орсон дуу байгаа.
ээжийн тоглолт аюу сайхан болж байгаа. Ээжтэй хамт тэг ингэж дуусанд аюу баяртай. Тэг яг дуучин биш гэсэн байхаа ээжтэй хамт ингэ дуусаа баяртай байна. Би одоо ингээд оркестр сууж болохоор зэрэг уучлаараа дээр байгаа хүмүүс би нэг ханыхаа ээж дээр сайхан ээж дээр нэг очиходох юм. Ичи минь хаа байна? Ээж дээр очиходох юм. Сэтгэл хөдлөлтөй үзэгчдтэйгээ ойр ийм халуун сэтгэлийн болж байгаад их баярлж байна. За долгор маань тэнд одоо цэцгээ гардуу. За баяр хүргэе. Та. Ана ээж өндрөө 2 м. За ээж үг хэлээ сайхан дуулна штэ. За үг харин богино хэлнэ шүү. За. За би өнөөдөр миний охин одоо тоглолтоо тоглож үзүүлж байна. Хүн харагдахгүй байна уучлаарай. Ингээд одоо би одоо их баяртай сайхан баярлсан миний хүүхдүүд өдөө та нар бүгд миний хүүхдтэй адилхан усуд байна. Ийм болохоор дээр одоо азад жаргалтай амьдрал уянтай яваарэ гэж өрөөгөөд Айдууны мэддгээ хүргье. За. юу Сүхэ голоо дуулна. За. Олон дуутай бас. Хөрөстэй мантан хандилхилагаар хөлөлдөн урдаживэн суугамне Хүрэн хэннэллэхэн гарагээн хөнбүүжилвэнэлдэ хүннэгэн суу За их баяртай. За их баяртай. Миний ээж одоо бараг л ир хүрч байгаа да. Тэ. За их баяртай. Сарнайн дэлбэлгэл төгнөх шүүдрийн тусал гойд сайхан санаа адамаар үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд хосгүй сайхан ертөнцийн бүсгүйчүүд дундаас Монгол бүсгүй онцгой ер булсын хайраараа бүхнийг дадах ойлстай. Миний Монголын бүсгүйчүүд та бүхэн өдөөрөө гайхуулсан тогс шиг аваарай. Өнгөөрөө гайхуулсан цэцэг шиг яваарай.
би Монгол бүсгүй Долгортой бол бид нар бол Свердловск хотоос эхлээл бол холбоотой. Свердловск хотод одоо бид нар бол хөгжмийн дээл сургуульд Ураадын хөгжмийн дээл сургуульд цуг сурч хамт сурч байсан. Тэгээд энэ дэрснээс хойш 90 долгортой дандаа хамтарч дандаа тоглолтоо хийж байгаа. Тэгээд долгор маань одоо удирдаач яваараг одоо солидоггүй дандаа намайг одоо тоглоод өгөөч одоо энэ чинь хамтар тоглоё гэсэн юугаар. Тийм учраас долгортой ер нь дуулахад ер нь уянгийн дуу энэ төр дуулахад ер нь хэвтэй хэрэлтэй. Өөрөө ер нь одоо ч гэсэн одоо долгор маань одоо сайхан одоо дуу хоолой нэг сайхан концерт улам баяжуулаад үнэхээр эмэгтэйчүүдийн Монголынхаа эмэгтэйчүүдэд одоо том бэлэг барьдаг ийм дуучин юм байгаа. Ардын жүжигчин гэдэг бол одоо энэ хүн өөрийнхөө энэ хоолойныхаа цар хүрээ мөн энэ дууныхаа утга агуулга энэ бүгдээрээ бол Монголынхаа ард түмэнд одоо сайхан том бэлэг барьж яадаг ийм дуучин. Тийм учраас долгортой хамтарч ингэж тоглоход бид надад бол бас их сайхан сэтгэлтэй сайхан байдаг.
Монголын анхны суглаад сэтгүүл ТV Zone шин дугаараа худалдаанд гаргалаа. Та 7 хоног үр сэтгэлээ уншиж азан үз. Шин 7 хоногийн шин ТV Zone сэтгүүл. Гэр бүлийн гишүүн бүрт зориулав. Чи сайхан харагдахын тулд үсэндээ санаа тавьдагч, үүнээс болж үсээ гэмтэж байдаг. Шинжлэхсэн бензин шампуны аминопровитамин найрлага нь үсний гэмтлийг нөхөс сэргээж, үсэнд тань мэдэгдэхүйц эрч хүч өгнө. Одоо сайхан харагдахад юу ч саад болохгүй. Таны үсний гоо сайханд эрч хүч бэлгэлэгч Панти. Амжилтын чухал хөшөөрөг болсон ажлын байр ирж сурвалж байна уу? Тэгвэл хотын төвийн А бүсэд буюу Баг тойрууд офисын зориулттай түрээслэх байрыг тань сануулгая. 4 болон 2 давхар байрнаас та сонголтоо хийгээд түрээслээрэй. Аюулгүй байдлыг хамгаалсан хашаа болон автомашины зогсоолтой. Давхар бүрээр нь болон өрөө тус бүрээр нь түрээслэх өргөн боломж тэнийг хүлээж байна. Хэрвээ та сонирхож байгаа бол дэлгэцэн дээр гарч байгаа 9665 95 тэгтэг 31 54 54 31 3 79 дугаар явуулснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ирж үзвэл Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны хойд талд байрлаж байна. Танд амжилт хүсье. UBS телевиз үзүүлж байна. Би чиний хувьд хин юм бэ? Би энэ тухай ярмааргүй. Хайр сэтгэл хүсэл мөрөөдөл хүний юм оролдоод байгаа юм биш вэ? Цаг яваад штэ өш. Чамаас болж өдөржингөө энд бороонд нор зогслоодог. Шаардлагач байхгүй. Юу гинэ? Учрал дурсамж өгдөх хэрэггүй. Universal сонгорлооны шиндэг 25 мөрөлдөгчийн төгөлсөн зүрхэн гэрэлтэх хөт мюзикл уран сайхны кино. Баярлалаа. Монголын мундаг хүмүүс гарчиж зогсож байна шүү дээ тамин ээ. Алга даших юм уу? За, юуны өмнө энд хорон зогссон манай долгорогчийн уран бүтээлийг тоглон сууж таалан сорих байгаа та бүхэндээ энэ өрөө мэндийг дэвшүүлье. Ингээд байгаа өгчтэй прогийн хамгийн сайн сайхан бүхнийг өссөн өрөөж Монгол Улсын гавьяалчин Эрдэнэбат төвшин төгс бид гурвын зүгээс таныхаа уран бүтээлийг байнга ингэ сайхан цоглог сайхан байхын үлзийтэй өрөөлийг гурван түнтгэрдүүн хүсэн өрөөё. Өөх баярлалаа. Горхон минь ямар гоё юм бэ? Цог уран бүтээл хийж цог одоо нэг тогоонд шанагдаж бас дээрээсээ долгорогчийн бас хэлсэн үг нь одоо бас жишээлбэл одоо надад сургаал болж энэ төр явдгийн хувьд бас баяр хүрэх гэж ирж энэ тоглолтод нь амжилт хүсэж явна. Тэгээд энэ дашрамд бас бид бүхэн нэг одоо амьдралаар нэг амьсгаагаар амьсгалдаг уран бүтээлчд учраас одоо Монгол Улсын гавьяалчин Эрдэнэбат төвшин төгс хоёрынхаа өмнөөс ингээд 3 дүүн гэж одоо баярын мэндчлэгээ дэвшүүлж энэ долгорогчийнхаа тоглолтод одоо олон их амжилт хүсэж мөн дээрээс нь одоо ард түмэндээ үзэгчдээ өшөөх олон одоо сайхан мэрэгжлийн мөн утга уянгийн бүх одоо төрлийн сайхан дуунуудаараа одоо ард түмнээ байсгаж яваасаа гэсэн үлзийтэй өрөөлийг төвшүүлье. Дараагийн үнд болохоор Андреевийн хөгжим бичгийн нэг сайхан дуу байдаг. Энэ дуугаар болъё.
За та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр миний амьдрал бас нэг сайхан өдрүүдийн нэг нь гайхалтай өдөр боллоо. Концерт маань ерөнхийдөө дуусч байна. Та бүгд намайг ингэж хүлээж сонссон явдалд маш их баярлалаа. Манай Дөрөвжгийн Эрдэмийн театрын оркестр, би энэ оркестртаа 24 жил дуулж байна. Энэ оркестртаа дуулахгүй надад дуулсан санагддаггүй. Тэгээд энэ оркестрийн хамт маш их баярлалаа. Гайхалтай оркестр шүү. Монгол ерөөсөө л нэг номер. Миний хувьд. За баярлалаа та бүхэндээ. За ингээд ерөнхийдөө тоглолт маань дуусч байна. Ингээд дахин уулзах юм. Эрүүл тавь. Шарвын хөгжим галсангийн шүлэг аав ээж хоёр дууг дуулахгүйгээр энэ концерт дуусч болохгүй юм шиг санагдлаа. Ингээд та бүхэндээ зориулт болъё. Миний багаан найз. Free.
хөгжмийн зохиолч, урлагийн гац зүтгэлтэн Носон Баянгийн хөгжим, манай улс төрийн таймч яруу наригт Дашцэвгийн шүлэг, хүмүүсээ хүүхэд байх сайхан гэдэг ийм дуу хүүхдийн хоортой хамт Монгол улсын ардын жүжигчин өнөөдрийн энэ сайхан тоглолт концерт юм гол эзэн Монгол улсын ардын жүжигчин аюур зүйн долгордуулж улсын дуур бичгийн эрдмийн театрын яруу тунгалаг найрал хөгжим, урлагийн гац туулай хүүгийн удирдлагаар хөгжимдгийг болгоом тааднуу үгээр ямаа сайхан өндөрлөж жаргаж баяс цэнгицгээ баярлаа. Ардын жүжигчин долгорын уран бүтээлдэх нэг хөгжмийн зохиолч урлагийн явуулагч Носон Баян бүтээрийн одоо дуу байдаг. Энийг онцлогтой хүмүүсээ хүүхэд байх дуу. Одоо хойдон жил 30 дахь даан дуулагдаж байна. Тийм ээ. Ингээд энэ дууны хамгийн гонцлог нь 30 жил одоо дуулагдаж байгаа. 30 жил одоо Сүхбаатарын талбайдаар 6 дугаар сарын 1-нд одоо мянган хүүхэдтэй хоортой дуулдаг байгаа. Тэгэхээр ардын жүжигчин долгорын одоо бүтээлийн энэ тоглолтын одоо төгсгөл нь болж хүүхдийн хоортойгоо одоо явуулах гэж байна. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ
За үзэгчид та бүхэндээ баярлалаа. Долгор хатагтай үгээ хэлж байж болно. Та бүхэндээ баярлалаа. Нэг орой долгор маань бидэнд хийн хайр сэтгэлийн сайхан дуунууд дууллаа. Хүүхнүүдэн, эхчүүдэн баярлууллаа. Долгортоо баяр хүргэе. Энд оролцсон хүүхдүүдтэй баяр хүргэе. Морин хорын чуулга болон Дөөрөвжгийн эрдмийн их театрын симфонир хөгжимд баяр хүргэе. Долгор хатагтай та үгээ хэллээ. За баярлалаа. За Монгол улсын ардын жүжигчин долгортоо Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг гендрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны өргөмжлөлийг зөвлөхийх нь хувьд гардуулж өгье. За баярлалаа. За гинэ би уншнаа. За Монгол улсын засгийн газар гендрийн тэгш байдлын үндэсний хороо хүндэт өргөмжлөл Монгол улсын ардын жүжигчин аюур заны долгор танаа урлагийн агуу их гайхамшигар Монгол түмнийхээ оюун санааг ариусган саруулсгаж яваа Монгол хүний хөгжлийн төлөөх үйлс бүтээлийг тань үнэлэн урамшуулан өргөмжлөв Монгол улсын ерөнхий сайд гендрийн тэгш байдлын үндэсний хорооны дарга Санжаагийн баяр. За баярлалаа. За сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Дахан нар минь болоод Монголын бүх хүүхнүүд эхчүүд ээж аавтайгаан элгэн садантайгаан энэ хорвоод олон ингэ сайхан амьдрахын өрөөлийг дэвшүүлье. Баярлалаа эрхэм хүүхнүүд. Баярлалаа та бүхэнд. Маш их баярлалаа. Дахин уулзсан өрөө тавья. Тоглолт маань үнэхээр сайхан боллоо. Энэ тоглолтыг гадсан байхад оролцсон цалин төвөргөний хамт олон маш сайхан боломжийг гаргаж өглөө. Энэ концертын маань найруулсан найруулагч Сарант байдаа баярлалаа. Хөгжмийн тон майстраар ажилласан Баатартаа баярлалаа. Мөн симфони оркестртаа маш их баярлалаа. Морин хуурын чуулгад их баярлалаа. Хүүхдийн хоорондын дуучид ирсэн энэ хүүхдүүдэд маш их баярлалаа. Тэгээд ардын уран зохиолч гайхамшигтай хоёр энэ зохиолч нараар удирдуулсан их сайхан концерт боллоо. Ингээд хань ажилдаа өөр хүүхдүүдэд энэ тоглолтыг бүтээгээд бүхэл боломжийг гаргаж ирсэн бүх хүмүүстээ их баярлалаа. Дахин уулзахын өрөө тавья.